Сайн байцгаана уу? Та бүхэн өглөөний мэнд хүргэе. Канада улсаас болормоо мэдчилж байна. Монгол дахь Facebook хуудасаараа дамжуулан би өнөөдрөөс эхлэн сэтгэл судлалтай холбоотой, хүний чадамжтай холбоотой, коучингтэй холбоотой, түүнчлэн эрэг сэтгэл зүйн онолтой холбоотой утгуунуудыг хүргэх болно. Өнөөдрийн сэдвээр би saboteur буюу санаатаагаар биднийг хоош татагч тэр сэтгэл зүйн хүчин зүйлсийн тухай ярилцсанаа. Тэр хүний оюун ухааны тархины хамгийн чухал үүрэг бол яв гэхээр таныг энэ дэлхийд аль болох урт удаан хугацаанд амьд байлгах. Ийхүү амьд байлгахын тулд яах вэ гэхээр айц, түгшүүр, бүхий л эрсдлээс айц түгшүүр өгөх замаар бүхий л эрсдлээс таныг хамгаалнаа гэсэн үг. Та жоохон байх үедээ мэдээж насанд одоо том болох хүртлээ том болохоос өмнө бол аав ээжээсээ бүрэн хамааралтай байсан. Тэгэхээр аав ээжээсээ бүрэн хамааралтай үед бидний амьдрал ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход магадгүй шийтгүүлэхэд уйлахад, унахад бид нар юу гэж боддог вэ гэхээр миний эцэг их ямар ч буруугүй төгс хүн харин би л буруутай. Би л болохгүй байгаа маа гэд өөрийнхөө дотор яхна дотоод шүмжлэгчүүдийг бий болгодог байна. Тэгээд энэ шүмжлэгчүүд нь дараагийн удаа таныг ямар нэгэн алдаа гаргахаас дандаа сэргийлж яадаг. Таныг амьд байх зорилгоор л яхна хамгаалаад байдаг байна шүү дээ. Нэг талаараа хэрэгтэй юм шиг боловч тодорхой төвшөнд л таныг бариад байдаг гэсэн. Тодорхой тухтай бүсдэл бариад байдаг гэсэн үг. Тийм учраас хүн айц давтдаг. Тийм учраас хүн тухтай бүсээсээ гарч чаддаггүй. Үнэхээр хичээ гэсэн ч гэсэндээ яхна дандаа хуучин өнгөрсөн лүгээ очиод хуучин төр байдалтай эргээд орчдөг байгаа та. Тэгэхээр saboteur гэдэг нь болохоор санаатаагаар таныг хойш татагч амьд үлдэх инстинкттэй чинь холбоотой сэтгэл зүйн механизм байх нэ. Нэг талаараа энэ механизмыг хит ингээд хүүхдээ бүрэн ингээд бүх зүйлээс хамгаалах гэдэг эцэг ихтэй зүйрлэж болно л та тий. Тэгээд бүх зүйл дээр л төгшүүр зарлаад л айдас өгөөд л чи энийг хийчих юм бол ингээд алдаа гарах чинь чи ингээд ийм үйлдэл хийх юм бол хүмүүс чамайг ингэж бодно гэх мэтчлэн ингээд дандаа тань хязгаарладаг байх нэ. Харин энэ saboteur буюу таныг санаатаагаар хойш татагч эдгээр зүйлсийг та даван туулахгүй юм бол нэг л газараа гацах болно. Нэг л газараа гацсаар байгаад таны тарих яхны уян хатан чанараа алдаад нэг мэдхэд яг өөрчлөгдөхэд аль хэдийн оройтсан байдаг. Тэгэхээр тарих бол уян хатан буюу өөрчлөгдөх боломжтой. Өөрчлөлт 30 наснаас хойш тийм их амархан биш. 30 наснаас өмнө бол нэлээд амархан байдаг. Жишээлбэл би өнөөдөр харилцагчтайгаа ярьлаа л да. RTT авсан. 2 сарын өмнө RTT авсан байгаа надад сэтгэл засал авсан. Тэгээ сэтгэл засал авсан тэр охин маань бол 25 настай байгаа. Тухайн үед одоо panic attack буюу panic attack өртдөг. Тэгээ энэ нь яадаг вэ гэхээр өөрийнхөө дотоод сэтгэл зүг барьж хэлэхгүй болохоор ингээд бие ингээд нүдэд хүүхнээ цолгочдөг. За дээрээс нь сэтгэл готралтай, санаа зовлдог anxiety-тэй. Тэгээд ерөөсөө урагшилж чаддаггүй. Гэхдээ би хичээмээгээд урагшилмаар байна. Би сайжирмаар байна. Гэхдээ би даанч чадахгүй байна. Даанч урагшилж чадахгүй байна гэдэг байдалд орчихсон байсан. Тэгээ мэдээж ийхүү төгшүүртэй, сэтгэл готралтай, за мөн өөрийгөө бас ингэж зүгтэг. Тэгээ би физиологийн хувьд гэмтээдэг байсан. Охинтой сарын өмнө яхна сэтгэл засал хийж ажилласан байгаа. Энэ охинтойгоо сарын өмнө ажилласнаас хойш одоо 3 дахь удаагийн коучинг уулзалт байлаа. Надад коучинг уулзалтаараа маш сайхан үр дүн хэллээ. Мэдээж өмнөх уулзалтууд дээр ч гэсэндээ баг багаар сайжирсаар байгаад өнөөдөр бол яг оргил цаг нэлаа гэж би дүгнэж хэлмээр байна. Тэгэхээр юу болсон бэ гэхлээр ямар ч panic attack буюу өөрийгөө зүхэх, зодох тийм үйлдэл гаргахаа болсон. Сэтгэл санааны хувьд өөрийгөө дандаа би болохгүй байна. Би сайжрах учиртай, би улам илүү хичээх ёстой тэгээд өөрийгөө бусадтай бас харьцуулсанасаа болоо сэтгэлээр унчихсан, ирээдүйн тухай санаа төгшөөр ихтэй, за өмнөх ажлуудаа огт хийж чадахгүй хэмжээнд хүртэл яхна санаа зовлт нь асар их өөрт нь дарамт ачаалал болдог байсан бол өнөөдөр тэр бүхэн нь байхгүй болсон байна. За мэдээж байнгын аз жаргалтай, байнгын ийм сэтгэл хангалуун байна гэж байхгүй. Чаленжууд, сорилтууд ирэх болно. Гэтэ тэрэнд бэлтгэлтэй байгаа гэдгээ надад илэрхийлсэн. За мөн ийхүү өөрийнхөө тэр сэтгэл зүйн дотоод асуудлуудыг за оюун санааны болон сэтгэл зүйн блокуудыг гаргасан учраас
даалгавраа амжилттай гүйцэтгэж чадж байгаа. За ажилд орсон байгаа. Дээрэс нь судалгааны ажил хийх ёстой байсан. Тэрийг амжилттай хийж чадсан. Урд нь бол судалгааны ажил гэхлээр асар дарамттай хэцүү санагдаад дээрэс нь яаж хүмүүс намайг юу гэж хэлэх бол би хүмүүсийн өмнө гараад судалгааныхоо тухай юу ярнаа, намайг юу гэж хэлэх бол гэх мэтчлэнгээр ирээдүйн тухай хэд их бодож айж шаналснаасаа болоод эрч хүч нь байхгүй болчихсон. Эрч хүч байхгүй болсон учраас шүүн унтаж чадахгүй, санаа зовлттой учраас шүүн унтаж чадахгүй. Тэрнээсээ болоод ямар ч эрч хүч байхгүй болоод өдөржин ядарсан, залхуурсан, гацсан байдалтай байдаг байсан бол энэ бүхэн сарын дотор бас байхгүй болсон байна. Тэгэхээр RTT гэдэг бол Rapid Transformational Therapy буюу маш богино хугацаанд таныг хувьсан өөрчлөгдөж туслах сэтгэл засал байгаа. Тэгэхээр энэ аргыг би коучиндээ хослуулах замаар үйлчлүүлэгчдийнхаа оюун бодлын болон сэтгэл зүйн төр блогуудыг арилгахад тусалдаг байгаамаа. Тэгээд ийхүү блогууд нь арилцсан хүнд бол урьдчилах тийм маш амархан санагддаг. Харин энэ блогуудад нь бүрэн идэвхжчихсэн за оюун санаа нь айцсаар, санаа зовлтоо, сэтгэл готрлаар өөрийгөө зөвсөн тэр гэмшсэн мэдрэмжээр дүүрэн байх юм бол хүн хизээж урагшаалдаггүй. Та байглаас анх төрөхдөө төгслөр төрсөн. Гэтэл өсөн төрнөх том болох явцдаа энэ төгслөр байдлаа алдчихдаг. Амьд үлдэх механизмтай холбоотойгоор оюун санаанд танд садаа болгоч тийм хүчин зүйлсүүд бий болж эхэлдэг байх нь байна. За мөн түнчлэн яг нь орчны нөлөөлөл, ээж аавын нөлөөлөл, за найз нөхдийн нөлөөллөөр зөндөө олон яг нь таныг хойш татдаг тэр ихтгэл үнэмшил үзэл хандлагуудыг өөртөө бий болгочихдог. Тэгээд та өөрийгөө танихын аргагүйгээр өөрчлөгцөөр байгаад дотоод хүчин зүйлс, дотоод эрх мэдэл, дотоод жинхэнэ би хинбэ гэдгээ алдчихсан байдгаа. Тэгэхээр энэ болгоныг та өөрөө дахин олж авч илрүүлэх боломжтой. Тэгэхээр saboteur буюу таныг санаатаагаар садаахгүйч тэр хүчин зүйлсүүдийг, сэтгэл зүйн хүчин зүйлсүүдийг чимээгүй болгох нь буюу өөрөөсөө холдуулах нь өөрт чинь нөлөөлөхгүй хоошин татдаггүй болгохын тулд хамгийн түрүүнд та ажиглах хэрэгтэй гэж хэлмээр байна. Үүний тулд та энэ 7 хоногийн туршид ямар бодлууд ер нь таны толгойд орж ирээд ах шиг байна. Ямар бодлууд нь яг энэ танд санаатаагаар садаахгүйч тэр хүчин зүйлстэй холбоотой байна. Ямар бодлууд нь өнгөрсөнтэй холбоотой байна. Ямар бодлууд нь ирээдүйтэй холбоотой байна. Ямар бодлууд нь хэдэн хувь нь өнөөдөр яг одоо цагтай холбоотой байна вэ гэдгийг та ажиглаад үзээрэй. Хэрэв ажиглаад үзэх юм бол бидний тархинд 1 минутанд 35-аас 48 бодол төрдөг. Тэгээд энэ 80-аас 90% нь бол өнгөрсөнтэй эсвэл ирээдүйтэй холбоотой хэрэггүй бодлууд байдаг. Өөрөөр хэлбэл санаатаагаар садаахгүйч тэр хүчин зүйлсүүд таны оюун санаанд бөгж сууснасаа болоод элдв бодлуудыг бодуулаад яг одоодоо төвлөрөх боломжийг огт олгодоггүй. Тэгэхээр энэ 7 хоногийн туршид та тэр бодлуудаа ажиглаад, ангиллаад хэдэн хувь нь яг одоо цагт төвлөрсөн байна гэдгийг та анзаараад үзээрэй гэж байна. Өөрчлөлт гэдэг бол ажиглалтаас анзаарахаас эхэлдэг. Өөрийгөө таньж мэдхээс эхэлдэг. Тэгэхээр дараагийн видеогоор энэ бүхнийг хэрхэн даван толох вэ гэдэг тухай ярилцах болно. Та бүхэнд амжилт хүсье.